баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Монгол улсын цусны алба, цус сэлбэл судлалын олон улсын нийгэмлэг, мөн Азийн цус сэлбэлтийн судлалын холбооны гишүүн байгууллага бөгөөд бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Энэтхэг улс, бүгд найрамдах Солонгос улс, мөн Япон, Австрали, бүгд найрамдах Турк улс, Америкийн нэгдсэн улс, Сингапур, Тайвань зэрэг орнуудын цусны төв мөн эмнэлгүүдтэй хамтын ажиллагаатай ажилладаг. За тэдний төлөөллүүд бас мэдчилгээ дэвшүүлсэн байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч доктор Сокорно Эскеланто таныг Монгол улсад бас цусны алба үүсэж хөгжсөний түүхт 60 жилийн ойг тохиолдуулаад чин сэтгэлийн мэдчилгээ дэвшүүлнэ хэмээн хүндэтгдийн тайзнаа хүндэтгэн урьж байна. Sambat Sanu, hello to all of you. I'm trying courageously to greet you in Mongolian, but I have to learn more, so I apologize. За тэгээд та бүхэнд болохоор монгол хэлээр болохоор бас мэдлэгээ хүргэх хичээсэн ба гэтээ монгол хэлээ өшөө сайжруулах шаардлагатай байна. But first of all, I would like to greet the Honorable Dr. Mong Sai-han, the Health Advisor of His Excellency, the President of Mongolia, and I would also like to greet the Director General, Dr. Erdin Bayar. За юун төрөнд болохоор Монгол улсын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн зөвлөх доктор Мөнх Сайхан мөн бас цус сэлбэл судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Эрдэнэ Баярт энэ өдрийн амар амгалан айлтгая. But most especially, I would like to acknowledge and give recognition to the healthcare workers and staff, as well as all of you here today who have contributed your heroic service to the blood transfusion service, as well as in ensuring the availability of safe blood for the patients of Mongolia. And because of all your efforts and dedicated service, many lives have been saved. Мөн бас өнөөдөр хуран цугларсан өөрийнхөө цусаа харамлалгүй өгсөн доонорлож өгсөн мөн бас эрүүл мэндийн салбарт энэ ажлыг болохоор хийхин төлөө анхаарч олон жилийн олон үеийн турш анхаарч ажилласан цус сэлбэл цусны албан хамт олон үе үеийн ажилчдад та бүхэнд энэ өдрийн мэдлэгээ хүргье. Мөн бас та бүхний энэ аваа их нүр хөдөлмөрөөр олон хүний амь насыг аварсан гэдэгт итгэлтэй байна. In addition to that, of course, we would also like to acknowledge the support of the Ministry of Health, the International Red Cross chapter in Mongolia, and all the other organizations and agencies which has supported the blood transfusion service in the past 60 years. Мөн бас сүүлийн 60 жилийн турш цусны албыг дэмжиж ирсэн эрүүл мэндийн яам мөн Монгол улсын улаан заагаль маань нийгэмлэг бусад донор бусад түнш байгууллагуудад талархал илэрхийлж байна. I just would like on behalf of WHO to really join the advisor to the President and all our colleagues who have given you greetings today to enormously congratulate the Center for its 60 years anniversary, but much more for all the efforts and commitment that each and every one of the staff have provided in the last 60 years. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын өмнөөс 60 жилийн турш цусны албыг өдий хүртэл хороо хөгжүүлэхэд харамгүй хөдөлмөрсөн та бүхэнд талархаж байгааг хэлмээр байна. For WHO, we would like to continue to commit our support to the Blood Transfusion Center and to the government and to the Ministry of Health in the next 60 years of your journey and beyond. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд бол цус сэлбэл судлалын үндэсний төв Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн яамд дараагийн 60 жилийн турш мөн бас дэмжихэд бэлэн байгааг илэрхийлмээр байна. For WHO, there are 4 very important components that we would like to extend support for. Number 1 is to ensure the availability of safe blood. And the availability of safe blood will depend
on the generosity of the donors, and that's why it is very important to hear that the blood donors law is now going to be considered in the parliament, because we need to continue to support voluntary blood donation in this country. As WHO has always been saying, that 94% of the supply of safe blood comes from voluntary blood donation. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд бол нэг ялангуяа дөрвөн чиглэлээр болохоор та бүхэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгаа. Нэгт бол эрүүл аюулгүй цусын хүртээмжтэй байдал. Энэ нь болохоор яах аргагүй манай цусны доноруудаас бүрэн шалтгааллах чухал асуудал байгаа. Тэгээд одоо цусны донорын хуулийг хилцэж байгааг сонсоход таатай байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд бол олон улсын статистикийг харж үзэх юм бол эрүүл аюулгүй цусны нийт нөөцний 94% нь болохоор цусны доноруудаас гардаг байгаа. Тийм учраас цусны донорын эрх зүйн орчин тэднийг дэмжиж ажиллах нь болохоор маш чухал лээ. The second aspect that we would like to support on is to ensure the quality and safety of blood and blood products. And therefore, it is very important for us to strengthen our regulations as well as the licensing of all those institutions and hospitals that are providing blood and blood products as well as blood transfusion services. As we know, while it is very important to ensure availability of blood transfusion, it is also very important for us to prevent the transmission of diseases through blood transfusion. And that's why it's very crucial for the country to ensure quality and safety of blood and blood products through stringent regulations and quality assurance systems. Мөн хоёрт бол цус болон цусан бүтээгдэхүүний чанарыг хадгалах нь маш чухал асуудал болж байна. Тэр утгаараа үүний эрх зүйн зохицуулалт, цус хэлбэлт, цусны бүтээгдэхүүн одоо гаргаж үзүүлж байгаа байгууллагуудын итгэмжлэл, лицензийн эрх зүйн зохицуулалт энэ асуудлууд нь болохоор маш чухал болж ирсэн байна. Тэгээд энэ утгаараа бид нэр цусыг хүртээмжтэй байлгахын хажуугаар цус болон цусан бүтээгдэхүүнүүд нь болохоор аюулгүй аливаа нэгэн халдвар өвчин одоо халдварлахаас сэргийлэх бүрэн чадвартай байх дээр анхаарах нь чухал юм аа. The third one is the transfusion of blood itself, and I really would like to congratulate the doctors, the nurses, the laboratory technologists who are all working together to ensure safe transfusion services. And we know that in many hospitals, you are all monitoring to ensure that the transfusion of blood products is safe and also monitoring adverse events that may occur in patients. The success of blood transfusion lies in your training, in your good practices, in your knowledge, and in your continuing research for blood transfusion services in Mongolia. Гуравт цус хэлбэлт өөрөө байгаа. Юун төрөнд болохоор цус хэлбэлтэн дээр ажиллаж байгаа эмч, сувилагч, лабораторийн техникч та бүхэн болохоор талархал илэрхийлмээр байна. Та бүхний энэ хөтөлбөрөөр бол цус хэлбэлт нь өөрөө аюулгүй хүртээмжтэй байх чадвартай байгаа. Тэгээд олон эмнэлгүүдэд та бүхэн бол энэ цус хэлбэлтийг аюулгүй түүний бүрэн хянаж одоо өвчтөнд болохоор аливаа нэг сөрөг нөлөөлөл үзүүлэхгүй байгаа дээр болохоор бүрэн хяналттай байгааг харахад бол таатай байна. Тэгээ энэ ажлыг үргэлжлүүлэхийн тулд бол та бүхний мэдлэг, ур чадвар шаардлагатай. And lastly, we have heard about the research and the international collaboration, and we know that Mongolia has a lot of expertise in research. Your scientific community is leading some of the most rigorous researches in the region, and therefore we would like to encourage you to continue to collaborate with your international colleagues as well as other international organizations to continue to develop the evidence base for transfusion medicine in Mongolia. За дөрөвт бол судалгаа мөн олон улсын хамтын ажиллагаа байгаа. Монгол улс бол номхон далайн баруун бүсэд бол цус хэлбэлтийн хүрээнд маш чухал судалгааны ажлуудыг хийсээр ирсэн. Тэгээ тэр утгаараа та бүхэн олон улсын хамтын нийгэмлэг, олон улсын байгууллагуудтай энэхүү судалгаагаа өргөжлүүлж цус хэлбэлтийн шинжилгээ ухаан энэ салбарын хөгжилд чухал хувь нэмэр үзүүлнэ гэж найдаж байна. Итгэлтэй байна. Overall, the success of the transfusion center in the last 60 years lies in each and every one of you who are here today, and in all your colleagues who have been working with you in the front lines. So we would like to wish you
that the next 60 years or more of the blood transfusion center in Mongolia will continue to be a success. And I am very confident that with all your commitment, this service is going to be handed down to the next generation in good hands with your guidance. So again, congratulations, and WHO will continue to support the efforts of the National Blood Transfusion Center and all of you and the government of Mongolia to ensure the sustainability of this service and to ensure that we continue to save lives for all those people who need blood. За цус эбс судлал үндэсний төвийн энэ 60 жилийн амжилт нь болохоор энд хуран цугларсан та бүхэн мөн бас цусны албад ажилласан бүх хүмүүсийн одоо амжилт хөдөлмөр болохоор билээ. Тэгээ та бүхэнд энэхүү тэргүүний нэгнд ажиллаж энэ 60 жилийг илээж мөн дараагийн 60 жил болохоор мөн адилхан амжилттай ажиллана гэдэгт би итгэлтэй байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хувьд бол дараагийн үед энэ цус хэлбэлтийн салбарыг маань улам хөгжүүлж улам төвлөржүүлэхэд бол дэмжихэд бол бэлэн байна. Тэгээ тэр утгаараа бид нэр цус хэлбэл судалтын үндэсний төв Монгол Улсын засгийн газар эрүүл мэндийн яамд дэмжлэг тусцаа үзүүлж улам олон хүний амь насыг аврах гэдэгт итгэлтэй байна. So again, thank you so much. And lastly, from the bottom of my heart, I'm very, very honored to see you all today and to meet all the heroes who have made the transfusion service in Mongolia very successful in the last 60 years. So thank you so much for this opportunity. Тэгээд өөрийн хувьд бол та бүхэнтэй өнөөдөр бас уулзж байгаадаа их таатай байна. Сүүлийн 60 жилийн турш энэхүү салбарыг хөгжүүлж, энэхүү салбарыг болохоор өдийд энэ зэрэгт нь болохоор хүргэсэн энэ олон гавьяат баатруудтай уулзж байгаадаа баяртай байна. Баярлалаа. Thank you very much, Dr. Socorro Escalante. We wish you all the best. Олон улсын хамтын ажиллагаа бүхий байгууллагуудаас бас цахим мэдчилгээ ирүүлсэн байгаа. Ингээд эрхэм мөндөд очоод эрхэмсэг хадагтай ноёд та бүхнийг бас дэлгэцэнд анхаарлаа хандуулахыг урьж байна. Олон улсын цус судлалын нийгэмлэг, мөн Азийн цус хэлбэлтийн холбоо, олон улсын зөвлөх Смит Зибинга, мөн Шанхайн цусны төв, Туркийн цусны төвийн мэдчилгээнүүдийг эрхэм та бүхэндээ одоо дэлгэцнээс хүргье анхаарлаа хандуулахыг урьж байна. Хүндэт Монголын цусны албаны хамт олон та бүхэнд Монгол улсад цусны алба үүсэж хөгжсөний 60 жилийн түүхт ойн баярын мэндийг олон улсын цус хэлбэлтийн нийгэмлэгийн зүгээс хүргэж байна. Энэ хугацаанд цусны аюулгүй байдлыг хангахад олон чухал амжилт гаргасанд баяр хүргэе. Олон улсын цус хэлбэлтийн нийгэмлэгийн гишүүн байгууллага болох цус хэлбэлт судлалын үндэсний төв нь төгсөлтийн дараах төрөлцсөн мэрэгжлийн сургалтыг анагаах ухааны чиглэлээр мэрэгжсэн боловсон хүчин бэлтгэн ажиллаж байгаад бид гүнээ талархаж байна. Цусны аюулгүй байдлыг хангах хүртээмжтэй цус цусан бүтээтгүүний нөөцийг бүрдүүлэх алсын харааг бид ирэх 60 жилдээ тэгш оролцоотойгоор үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа баяртай байх болно. Олон улсын цус хэлбэлт судлалын нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Jenny White. I'm Dr. Anand Gunasekara. I'm the present COO of the Asian Association of Transfusion Medicine and previously the president also. And thank you very much for the opportunity given for me to give this little talk to you in the time that we are celebrating the anniversary of blood transfusion system in Mongolia. As you all know, the blood transfusion system started in Mongolia in '63 with the Ulaanbaatar system, the Ulaanbaatar Center, and then subsequently from next year onward it had gone to the provinces through the provincial hospitals as blood banking center. So it's all, it's a history, but now today I have visited personally a couple of years back the Mongolian the Ulaanbaatar Center. Very comprehensive, very complete system I have witnessed there. And also we held our Congress a couple of years back in Mongolia.
and it was one of the best congresses we have had. A lot of participation from all over. Mongolian system is one of our main pillars in our association, and Dr. Namjin is one of our country chapter person who is contributing enormously for the Asian Association of Transmission. So let me congratulate all of you and thank you for developing so much, so fast in Mongolia. I wish you all the luck. Thank you very much. Та бүхэндээ Монгол улсад цусны алба үүссэний түүхт 60 жилийн ой баярын мэндийг чин сэтгэлийн гүнээс дэвшүүлье. Улаанбаатар хотноо анхлан байгуулагдсан цус хэлбэх төв станц нь энэхүү 60 жилийн хугацаанд үе үеийн дарга ажилтнууд та бүхний ачаар Монгол улсын хэмжээнд цус цуглуулах 26 салбар төвүүдийг бүтээн байгуулсан байна. Миний бие 2008-аас 2010 онуудад цус хэлбэх судлалын үндэсний төв болго Монголын улаан цаалмай нийгэмлэгтэй хамтран хариу нэхээгүй тус сэтгэлийн бэлийг тусал цус ураны доор донорын хөдөлгөөдийг зохион байгуулж байсан түүхтэй. Энэ үед аюулгүй цус цуглуулах цуглуулсан цуснаас баталгаатай цуцсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх чиглэлд илүү анхаарах шаардлага үүсэж байсан юм. Тиймээс бид Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх 5 төслийн хүрээнд Монгол Улсын цусны албаны үйлчилгээний чанарыг олон улсын жижиг стандартад хүргэх зорилготойгоор 2014-өөс 2018 он хүртэл чухал ажлыг бид хамтдаа хийсэн байна. Энэхүү та бид хамтдаа олон улсын ISO стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээтэй цуцсан бүтээгдэхүүнүүдийг ард иргэдэд хүргэж цусны албаны түүхэн өсрөнгийн хөгжлийг бүтээснийг дурдахыг хүсэж байна. Монголын цусны албаны нийт хамт олондоо чин сэтгэлийн угаас баярын мэндийг дэвшүүлье. Профессор Смит Зибинга. Hello, Dr. Namji Adambaya, and the dear colleagues of the Mongolians. I'm Zhu Ziyan from the Shanghai Press Center, China. Firstly, on behalf of the Shanghai Press Center, the WHO Collaboration Centers for the Blood Transfusion Services, I warmly congratulate for the NCTM on its 60th anniversary. For 60 years, you have adhered to your missions to providing high quality blood component supply to meet the needs of the areas served by your present, and providing the technical support to the clinical blood bank to achieve to the highest safety and ethical standards. As a friendly partner of the NCTM, Shanghai Press Center has cooperations with the NCTM in the fields of the blood transfusions for many years, including the research of the rare blood, presenting of the autoimmunities, as well as the controls of the risk of the transmitted disease. We believe under the leadership of the Namji Adambaya, the NCTM will definitely achieve the great development and the progress in the future. Thank you.